За 6 сартай Ротвейлерийн гүйлэг оймс альчуур баасаа гэх мэт зүйлс идээд байгаа хэрхэн болиулах вэ? Бэлгүн гэдэг хүн асуусан байна. За Ротвейлер үйлдвэрийн хувьд болохоор өөрөө ажлын нохоо гэдэг бол цаанаа юу илэрхийлж байгаа гэдгээр тэр нохоо бол байнга ажил хийх ёстой, өндөр энергитэй, маш оюуны өндөр потенциалтай. Эзнээс бол маш их нэг юунууд ажиллагаа шаарддаг гэж шууд ойлгож болно. Ихэнхдээ яг иймэрдүү одоо Rottweiler, Doberman, German Shepherd Dog гэдэг яг иймэрдүү ажлын нохоонуудад гэрт дэжээхэд тулгарч байгаа асуудлууд бол яг энэ тухайн үйлдвэрт шаардлагатай тэр хэрэгцээг хангаж өгөөгүйгээс ихэнхдээ болсон байдаг. За 6 сартай Rottweiler гэдэг бол одоо өсөлт хөгжилтийн хувьд бол одоо ингээд яг гүлгэн наснаасаа бас юм нэг залуу нохоо руугаа шилжих маш их хөдөлгөөнтэй үе байгаа. Тэрнээс өмнө бол нэг хэмжээнд жижигхэн хөдөлгөөн нь ч арай бага байсан учраас ингээд жижиг гүйлэг шиг бид нэр эрхлүүлээд өсгсөн байж магадгүй. Гэтэл одооноос болохоор 6 сартай Rottweiler гэдэг бол ихэнх зүгээр том биетэй насан туршсан нохоонуудтай адилхан хэмжээтэй, бараг заримаас нь илүү жинтэй ч юм уу тийм болцсон байгаа. Энэ үед бол одоо ч гэсэндээ Rottweiler оймс альчуур баасаа гэх мэтийг зүйлийг идээд байгаа гэхлээрээ бид нар 6 сар хүрэхээс өмнөх гэр доторх замбраагүй байдал, ямар нэгэн хувааргүй, ямар нэгэн дүрэн байхгүй үснийг л илэрхийлж байгаа. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр одоо түрүүчийн яг л нөгөө памперсэн дээр шийдэг байжгаад шээхэ болцсонтой адилхан бүх сургалтуудыг 6 сартай байна уу, хэдэн сартай байна уу хамаагүй нохоонд чинь хүмүүжлийн ямар нэгэн доголдол ажиглагдж байгаа бол бүх хэмээг ихнээс нь эхэлнэ гэсэн үг.